Улсын их хурлын шинэ бүрдсэн бүрэлдэхүүн улсын их хурлын иргэдэх байгууллагуудаар бас явж үйл ажиллагаатай танилцаж чиглэл үүргүүдээ бас тодорхой ярилцаж явж байгаа бас юм цаг үе байгаа. Тэгээ өнөөдөр ингээд төрийн албаны зөвлөлт дээр бас бид ажиллаж байгаа. Ажиллаж байгаа үндсэн зорилго бол мэдээж хэрэг одоо хариуцлагатай төрийн албан хаагчийг хэрхэн бий болгох вэ? Ард иргэдийн дундах одоо төрийн албаны үнэлгээ үнэлэмжийг хэрхэн сайжруулах вэ? Ер нь цаашид одоо Монголын төрийн албаны зөвлөл, засгийн газрын хүний нөөцийн бодлого зэрэг зүйлс хэрхэн одоо зааг ялгаатай яаж явах вэ гэдэг дээр бас төвлөрч ярих нь зүйтэй болов уу гэж бодож өнөөдөр ирсэн. Тэгээ миний хувьд бас өнгөрсөн жилүүдэд бас засгийн газрын хүний хэрэглэх газрын дараагаар ажиллаж байхдаа засгийн газрын хүний нөөцийн бодлогыг тодорхой болгох, хүний нөөцийн одоо үр бүтээлтэй, бүтээмжтэй одоо бодиттой үнэлгээтэй KPI-г нэвтрүүлэх тэр чиглэл дээр бол бас голчлон анхаарч ажиллаж ирсэн. Тухайн үед бол төрийн албаны зөвлөлтөд өмнөх дарга Баатар цагаан дарга одоо шинэ дарга одоо Цэгдүүсрэн дарга болон хамт олонтой бол өтөлтэй хамтарч ажиллаж ирсэн байна. Бид ер нь энэ төрийн албаны шинжилэл гэдэг зөвлөл дээр одоо тодорхой бодиттой алхам хийх цаг нь бол нэгэнд болсон гэж ингэж үздэг. Яагаад тэгэхээр төрийн албаны талаарх иргэдийн дундх ойлголт, сул, үнэлгээ, муу, төрийн албан хаагчдын гүйцэтгэл, бүтээмжийг сул гэж үздэг. Төрийн албан хаагчдын чадварыг сул байна гэж үздэг. Яг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх тал дээр төрийн албан хаагчдыг бол дутагдaltaй байна гэж олон нийтийн зүгээс байнгын тийм үнэлгээг бол өгч ирсэн байдаг. Мөн дээрээс нь төрийн хуулийг хэрэгжүүлэх тал дээр төрийн алба бүх шатандаа сул байна. Нэгдүгээрт өөрсдөө хууль тогтоомжоо бүрэн ойлгохгүй байна, хэрэгжүүлэхгүй байна. Хоёрдугаарт одоо хууль тогтоомжоор давсан олон журмыг, дүрмийг одоо төрийн албаны олон шатанд хэрэгжүүлж байгаа байдал нь хүнээс хамаарсан төрийн үйлчилгээ, иргэдтэй харилцааг бий болгож иржээ. Энэ байдал нь одоо төрийн албан хаагч бусдад одоо давуу байдлыг олгох, тэгш ус байдлыг бий болгох, за хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тэр нөхцөл боломжийг бүрдүүлж байна гэдэг дээр бол олон нийтийн шүүмжлэл маш их бодиттой гарч ирсэн. Түүнээс улбаатайгаар алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, за шин сэргэлтийн бодлого 2030 гэдэг одоо засгийн газрын зүгээс өргөн барьж улсын их хурлаар батлуулсан хөгжлийн бодлогын бичиг баримтууд байж идэг. Эдгээр бичиг баримтуудын томоохон орон зайг нь төрийн албаны шинжилэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг бол тогтмол хөндөд ирсэн байна. За мөн дээрээс нь төрийн албаны зөвлөл улсын их хурл хамтраад одоо гадны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гадны мэргэжилтэнгүүдээр судалгаа хийж дүгнэлтүүдийг гаргасан тохиолдлууд одоо сүүлийн 14-5 жилийн хугацаанд хангалттай байна. Харамсалтай нь бид яг энэ зорилтууд, энэ судалгаа шинжилгээгээр гарч ирсэн дүгнэлтүүдийг хэрэгжүүлэх тал дээр хойр хандаж байна. Бас зарим талаар бүрэн ойлгохгүй улмаас энэ асуудлыг бол шийдвэрлэж чадахгүй байгаа л ийм л дүр зурагтай. Ямар ч төрлийн судалгаа хийгээд гараад ирэхэд Монголын төрийн албанд дахин инженерчлийг хийх шаардлага нэгэнт үүсчээ гэдэг зүйл бол маш тодорхой гардаг. 1990-ад онд нийгэм солигдсон тэр цаг үеэс хойш өнөөдрийг хүртэлх явж байгаа бүтэц, тэр бүтцээр бий болсон төрийн албаны арга барил өөрөө цаг үе нийгмээс хоцрогдож гэдэг дүгнэлтийг 2011 онд ч гаргаж ирсэн, 2022 онд ч дүгнэлт гаргаж ирсэн. Тэгэхээр энийг бид амилуулах буюу яг энэ орчин цаг нийгмийн хэрэгцээ тулгуурласан тэр одоо хүсэл хүлээлтэнд хүрч чадах үс бүтэцтэй төрийн албыг бий болгоно гэдэг бол бидний том зорилго юм а гэдэг талаас харж байна. Гэтэ энийг хэрхэн яаж хийх вэ? Энэ эрх зүйн орчин ямар хэлбэрээр тодорхой байж чиг үүргээ гүйцэтгэх үү гэдэг асуудал бол энэ ч бидний өмнө толгомдож гарч ирж байна гэж ингэж үзэж байна. Өмнө нь яг үедгээр судалгааг үзээд олон нийтийн зүгээс ирж байгаа шүүмжлэлээр төрийн алба нь хэд их анхаарсан байна. Хэд олон хүн төрөлд ажиллаж байгаа гэдэг байдлаар олон нийт хандж байгаа учраас төрийн албыг дотоод бүтэц зохион байгуулалтанд нэгшилтний өөрчлөлт оруулаад одоо тухайлбал хууль зүйн аймаг санаачлал гаргаад ажиллаад ирсэн байдаг. Гэхдээ тэр санаачлал нь өөрөө асуудлыг бүрэн шийдэх үгүй юу гэдэгт очихоор бас үгүй гэдэг тийм хариулт гарч байна. Тухайлбал өнөөдөр төрийн албыг төрийн алба, нийтийн алба гэж хуваах зарчим руу шилжүүлэх. За ингэж хувааснаар өнөөдрийн 229 мянган орчим төрийн албаны 70 орчим хувийг бүрдүүлж байгаа төрийн үйлчлэгээний албан хаагчдыг нийтийн алба гэж нэрлэх гэдэг асуудал яригдж байна.
Гэхдээ нийтийн алба гэж нэрлснээр нийт төсөөс салгинж байгаа албан хаагчдын тоо буурахгүй нэршил өөрчлөгдөж байгаа ийм хэлбэр өнгөц байдлаар харагдаад байна. Тэгэхээр бид ер нь төрийн албыг яг оновчтой болгох зарчим, төрийн албаны зөвлөлд болон засгийн газар, за ерөнхийлөгчийн тамгын газар, улсын их хурлын тамгын газар, шүүх засаглал зэрэг байгууллагууд нь өөрсдөө хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүл чаддаг хэмжээнд бид яаж авчиж өгөх юм бэ гэдэг дээр одоо бүтцийн өвдөж тэр хуулийн эрх зүйн орчны өвдөж тэр оновчтой харах цаг бол нэг нь болсон гэж үзэж байгаа. Жишээлбэл төрийн албаны зөвлөлийн үндсэн чиглэлүүд бол улсын их хурлын хяналт шалгалтыг л одоо төрийн албаны төвшөнд хийж их, аудит хийж их төрийн албанд хүний нөөцийн бодлого дээр нь одоо өмнөлт өгж идэг байх тэр чиглэл дээр бол илүү онцгой анхаарч ажилладаг байх шаардлага бол дэлгүүрт байна гэж үзэж байна. А яг төрийн албаныхаа томилгоо хүний нөөцийнхөө бодлогыг тэр одоо гүйцэтгэх засаглалын төвшөнд за тэр бусад одоо засаглал одоо ерөнхийлөгч их хурал тэр шүүх засаглалын төвшөнд хүний нөөцийн бодлого өөрсдөө авч явдаг хэлбэр бол хамгийн оновчтой байх боломжтой зүйл юм а гэдэг талаас нь харж байна.